Хүнсний хувьсгал одоо хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй тийм бага хүүтэй зээлийг одоо бид нараас зэрэг хөтөлбөрт хамрагдсан. Үнэхээр бидний хувьд бол одоо энэ аж ахуйнуудад бол санхүүгийн зардал хамгийн одоо хэцүү асуудал байдаг. Тэгээд энд бол үнэхээр бид нараас их нааштай үйл ажиллагааг нэрчимжүүлсэн ийм сайн хөтөлбөр болсон байгаа. Бид нар тэнд бас хамрагдсан байгаа. Монголд хамгийн анхны байгуулагдсан дахианы үйлдвэр оргоо дахиан байна. Тэгээ энэ хугацаанд бол улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэж байна. Мөн одоо шууд босаар 350 хүнийг ажлын байраар хангаа явж байна тийм ээ. Тэгэхээр Монгол улсад үндэсний үйлдвэр хөгжих нь төдий чинээ ачигтай байгаа үстэй тийм ээ. Эсвэргүй аж ахуйгаа шинжилсэн байна. Мөн одоо энэ тэжээлийн үйлдвэрлэлийнхаа тоног хөрөмжийг шинжилсэн байна. Мөн агуулгах саваа хөтөл барьсан гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол өөрөөсөө цаг үеэ олсон маш чухал дэмжлэг байсан. Энэ бол одоо өөрөө ингээд хүнсний хувьсгал дээр тодорхой хэмжээний үр дүн гарч байна гэсэн үг байхгүй юу? Анхны чиглэлийн дахианы аж ахуй, өндөгний чиглэлийн дахианы аж ахуйг 7 аж ахуйн нэгжүүд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл хамгаалсан 40 гаруй тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. За ойрын 2 жилийн хугацаанд бид нар нэг дотоодынхоо хэрэгцээг 50 хүртэл хангах ийм боломж бүрдсэн байгаа. Цаашдаа одоо энэ тоо хэмжээг одоо 80, 90%-д одоо хүрэх юм бодлого зорилтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Татварын хувьд одоо энэ оргоо дахиа бол 3.8 тэрбум төгрөгийг нүүдлийн албан татвараас чөлөөлүүлсэн байгаа. За мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50%-ийг нь бас хөнгөлж байгаа. Гэх мэтчлэн энэ дэмжлэгийн бодлогуудыг бол үр дүнгийн өгж байна.